200 метрийн зайд уулуурхайн олборлол хийхийг хуулиар хоригдсон. Хуулийн дагуу бол ихэнх алтны шорон ордууд хаагдахаас өөр аргагүй болж байна. Хаагдж байгаа ямар ч уулуурхайн компани зайлшгүй байгальд нөхөн сэргээлтийг хийх ёстой. Тэгвэл төрийн хуулийг дээдлэж сүйтгэсэн байгууллагын буцаагаад сэргээх ажлаа амжилттай хийж байгаа нэгэн жишээг энэ удаагийн сурвалжилгаар онцолж байна. Өөр хоорондоо өрсөлдөн ургаж байгаа энэ ургамал ногоог уурхайчид тарьжээ. Тарихтаа тариачтаас илүү ихийг тарьж ургуулсан байна. Учир нь уурхайчдын бүтээсэн ногоон байгаль хэдэн 10 га биш, хэдэн 100 га газрыг хамарч байгаа юм. Энэ бол төрийн өмчөд Монгол Рос Цэвэтмент нэгдлийн нөхөн сэргээсэн газар. Төрийн даалгавраар ашигт малтбал олборлон 17 жилийн хугацаанд 17 тонн алт улсад тушаажээ. Энэ бүхэн улс орны хөгжилд зориулагдсан. Харин одоо байгалыг хуучин төрхөнд нь оруулах, нөхөн сэргээх их ажлаа Монгол Рос Цэвэтмент нэгдэл хийж байна. Төв аймгийн Заамар сумын нутагт уулуурхайн олон компани үйл ажиллагаа явуулдаг. За тэдний дунд Монгол Рос Цэвэтмент нэгдлийн нөхөн сэргээсэн талбай ялгарч эхлээд байгаамаа. За бид бол одоо яг байгалийн хоёр өөр өнгөтрхийг харж болохоор газар ирчээд байна л да. Миний энэ зүүн талд одоо уулуурхайн олборлолт явагдаж байгаа газар яаж сэндэлж байгаа ийм нөхцөл байдлыг харж байна. За харин энэ баруун тал бол ингээд нөхөн сэргээгдсэн талбай юм. Хуучин энд уулуурхайн олборлолт хийгдсэн хэд итгэмээргүй өвс ногоон сайхан ургацсан. Тэгэд энэ бол нийтдээ 459 га газрыг нөхөн сэргээсэн ингээд шишралт компанийн хэлж байгаа. Нийтдээ энэ талбайгаар явхад бол нэг 3-аас 4 км орчим газар алхаж ингэж үзүүлж байгаамаа. За 459 га газрыг нөхөн сэргээнэ гэдэг бол олон жилийн хөдөлмөрөө. Эхнээсээ нөхөн сэргээлтийн үр дүн гарч байгаль сайхан сэргэж байгаа учраас үүнийг л бусад уулуурхайн компаниудад ойлгуулах нь чухал гэлээ. Сүүлийн 7-8 жил бол нөхөн сэргээлтийн ажлыг эрчимтэй хийж гүйцэтгэж 718 гагаас бол техникийн нөхөн сэргээлтийг одоо 60% таа, биологийн нөхөн сэргээлтийг 40% таа хийж гүйцэтгсэн. Энэ одоо бидний гол зорилго бол хариуцлагатай уулуурхай. Нэгдүгээр, хоёрдугаар бол Монгол Рос Цэвэтмент гэж төрийн өмчийн компани. Бидний бол төрийн охин компани учраас зайлшгүй төрийн компани одоо шаардлагаар одоо үлгэр дуурайлалаар одоо нөхөн сэргээлтийг эрчимтэй, чанартай одоо хийж гүйцэтгэж орон нутагт нь хөлөөлөж өгөх тийм зорилготой. За ашигт малтмал олборлагч компаниудыг алт эрдэнэсээр нь биш харин нөхөн сэргээлт хэр хийсэн бэ гэдгээр нь эренбэлдэг нийгэм рүү явах ёстой. Хэрв тийм бол Монгол Рос Цэвэтмент нэгдлийн нөхөн сэргээсэн байгалийн талбай хэмжээг хүн бүр чэйжээр хэлдэг болно. Учир нь улсдаа хамгийн том тооцогдох нөхөн сэргээлтийг хийсэн гэж байлаа. Би баттай хэлэх юм бол шорон ордуудын дотроос нийт ашигласан талбай 60% техникийн нөхөн сэргээлт хийгдсэн, биологийн нөхөн сэргээлт хийгдсэн ийм газар бол манайхаас байхгүй. Бол баттай шорон ордууд дотроос тэрэн дотроос 212 га талбай гэдэг чинь нийт талбайхаа бараг 3.1-ийг бүрэн бүсэн нөхөн сэргээгээд улсдаа хүлээлгээд өгсөн тийм газраас би өөр байхгүй болж бодож байна. Ихэнх компани байгалийн нөхөн сэргээлтийг хийдэггүй. Хэрвээ хийвэл техникийн нөхөн сэргээлт буюу угсан нөхөө болж хайшчаад явчихдаг шүүмжил байдаг. Гэтэл сүйтгэгдсэн байгальд эхлээд техникийн, за дараа нь биологийн нөхөн сэргээлтийг заавал хийх ёстой байдаг байна. Хамгийн гол нь энийг бол мэрэгжлийн байгууллага, мэрэгжлийн улсууд хийж амжилтанд хүрнэ. Тэгэхгүй ер нь одоо зүгээр нэг дураараа нэг тендерлаар нэг шал өөр мэрэгжлийн юмнууд очичгийгээл тэгэл чадахгүй байсан ингээд хаяад шүү. Ингэж л болох. Яа тэр нутагт энэ нутаг болгонд өөр ургамал орно. Тэр энэ бол тарих хэрэгтэй. Монгол Рос Цэвэтмент нэгдлийн нөхөн сэргээлт нь Монгол улсын болон олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгсэнийг мэрэгжлийн байгууллага дүгнсэн байна. Үүнээс гадна хамгийн гол дүгнэх хүмүүс бол нутгийн ард иргэд юм а. Жилийн өмнө бол нэг зургатаар чараад нэг хараад яаж явах юм хэвгүй харагддаг байсан. За өнөөдөр бол нэг газар дээр яваад үзэхэд эвгүй юмнууд харагдчихлээ, эд бүгд одоо тэгээд бүх унган төрхөнд орох байлгүй техникийн өвчээр хийж байгаа. А дөрөвч нь бол сайхан болсон байна. Сайхан болсон байна. Сайхан антантай маттай битүү ойшоогоо тийм сайхан газар байсан. Бид нар одоо ингээд уулын ажил ингээд олборлт хийгээд ингээд явсан мэдээж унган төрх алдагдаад ирсэн. Эргэлээд бид нар ингээд нөхөн сэргээгээд ирэхдээ нутгийн ард түмэн болон малчдтай бид нарт баярлсан талархнаа илэрхийлж байгаа.
За нийт ашигласан 700 гаруй га газрынхаа 60% нөхөн сэргээчгээд байгаа бол 2 жилийн дараа гэхэд бүрэн бүтэн нөхөн сэргээж нутгийн ард иргэдэд хүлээлгэн өгөх юм байна. За мөн 17 жилийн турш алт олборлох явцад бүхэл бүтэн 6,000 хүн ам оршин суудаг тосхон бий болсон. Энэ тосхоны бүх дид бүтцийг Монгол Улс твитмент нэгдэл нуруундаа өөрч явдаг юм. Одоо уурхаага хагаад энэ газар нутгийг орхиод явахдаа бүх барилга багламжуудаа нутгийн иргэдэд хувьчилж үлдээнэ гэдгээ онцолж байлаа. За ийхүү байгалийн нөхөн сэргээлтийн ажилаан зоригтой эхэлж хамгийн том газар нутгийг хамруулж чадсан Монгол Улс твитментийн нэгдэл туршилгаан бусадтайгаа хуваалцлаа. Төв аймгийн Заамар сумаа алт хөтөлбөрийн золиос бож газар нутг нь алтны компаниудын хөлдрөгдөж байна гэх шүүмжлэл их хардаг байсан. Тэгвэл одоо энэ байдал эсэргээрэн эргэж алтан олборлогчсон компаниуд буцаагаад нөхөн сэргээлтийг хийж эхлэх ирээдүй байна. Улсын хэмжээнд хамгийн их нөхөн сэргээлтийг хийж байгаа Монгол Улсын хамтарсан төрийн эмчит компани зүгээс Төв аймгийн Заамарт байгаа бусад уул уурхайн компаниудаа нэгэнд ор цуглуулжээ. За үүний учир нь уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлагаа бусадтай хуваалцах зорилготой юм. Заамарт олборлолт хийж байгаа уул уурхайн компаниудын байгаль орчинд үзүүлсэн хор уршиг их байгаач сүүлийн жилүүдэд нөхөн сэргээлт эрчимжиж байгааг тэмдэглэж байлаа. Уул уурхайн үйлдвэрлэгсэн он жилүүдийн хугацаанд нийт 6446 га талбай хөндөж үүний 2758 га талбай техникийн 1605 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийгдсэний сүүлийн 5 жилд 1610.9 га техникийн 1121.7 га биологийн нөхөн сэргээлтийг хийгээд байна. Сумын хэмжээнд нөхөн сэргээлт сайн байгаач харин аймгийн хэмжээнд авч үзвэл нөхөн сэргээлт төдийлөн хангалттай биш байна. Төв аймгийн хувьд алт хөтөлбөрийн золиос болсон аймаг гэж үздэг. Завшир нь маш их хэмжээний газар нутаг сүйтгэгдсэн байна. 272.8 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн байна. Аймгийн хэмжээгээр шүү. За энэ нь бол 100 хөндөгдсөн талбайгаас 162.62% хийгдсэн гэсэн. Гэрээ байгуулж ажилласан шүү. За 194.47 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Энэ нь бол 67.5% хийгдсэн гэсэн. Одоо төлөвлөсөн хэмжээнээс бол дотоо хийгдсэн гэсэн юм дүнтэй. За энэ бол яг сүүлийн жилүүдэд их эрчимтэй хийгдсэн төлөвлөлттэй. Өмнө нь бол яг алт хөтөлбөр хэрэгжээ нэг хэсэгтээ бол нөхөн сэргээлтийн ажил нэлээд тааруу явж байсантай холбоотой. Сүүлийн одоо 2-3 жилд нөхөн сэргээлтийн ажлыг бол нэлээд эрчимжүүлсэн. Ялангуяа уул уурхайнууд маань энэ нөхөн сэргээлтийн үзүүлэх сургууль тэдэнд арга барилаа солилцох энэ механизмууд хэрэгжснээр олборлолтоо явуулаад шууд нөхөн сэргээдэг. Энэ зарчим шилжиж үр дүн бол дээшлсэн гэж ойлгож байна. За нөхөн сэргээлтэд ашигт мартмад олборлож эхлэх үеэс бэлтгэх ёстойг онцолж байгаа юм а. Мөн газрын өнгөн хөрсийг хуулаад хайж болохгүй. Тэр хөрсийг нэг газар овоолчих. За дараа нөхөн сэргээлтээ хийхдээ өнгөн хурсаа буцаагаад ивс. Энэ бол хамгийн шилдэг арга гэд олон санал хэлж байна. Төр засгийн зүгээс хэтэрхий хууль дүрм ярихаасаа илүү нөхөн сэргээлтийн талаарх мэдлэг хандлагыг сайжруулах тад анхаарах нь илүү үр дүнтэй гэдгийг хэлж байгаа юм а. Хүүхдийг хичээлээ хийгээл загнаад үр дүнд үрдгэн шүү дээ. Тэгэхээр хичээл яагаад хийх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Яг ургач бас хүн болохоор нөхөн сэргээлт хийх ёстой гэдэг дээр ойлголт нь төрүүлж одоо хамтлагын шийдлийн төрүүлчих юм бол эндээс ч өөрсдөө хийгээл цаашдаа явчих одоо боломжтой гэж үзэж байна. Урт нэртэй хуулийн хүрээнд Заамар суманд ч бай ер нь өөр альж газар нутаг ажиллаж байгаа алтны шорон ордуудын үйл ажиллагаа олборлолт биш нөхөн сэргээлт рүү шилжих учиртай. Ямар ч тач хангаан бүсэд байрлах 240 алтны шорон ордны үйл ажиллагаа зогссон гэж мэдээлдэг. Харин нөхөн сэргээлт хийж байгаа нь 10% байгаа юм а.